Сайн байцгаана залуусаа агшин блог маань эхэлж байна. Тэгэхээр бид өнөөдөр фэшн гэрэл зурагчин мөн March 9 студийн үүсгэн байгуулагч Болдбаатартай ярилцсан. Сайн байна уу? Сайн уу. За сайхан аварч чинь үү? Сайхан. Сайхан юу байна? Тайн сайхан дөө ажиллая гэл. За тэгэхээр Болдбаатар бол бүр 2006-7 оноос хойш танилуд те. Тэгэхээр тухайн үед манай олдооч нөгөө спортын төв ордны эсрэг талын фотонет тэнд ажилладаг байсан шүү дээ. Тэгээд тэндээсээ үргэлжлүүлээд одоо нөгөө дараагийн ажлын гараанууд эхэлсэн баг те. Тэгэхээр бид хоёрыг анх танилцчихсан үе маань одоо манай нөгөө яг Flickr-ийн одоо нэлийн идэвхтэй байсан үе шүү дээ. Бид нэр Flickr-ч гэж их ярих дуртай тийм. Тэгэхээр нөө Flickr гэдэг маань одоо ингээд үзэж байгаа хүмүүс тайлбарлаж ярихад бүр ерөөхдөө баг Монголын хамгийн анхны гэрэл зураг сонирхчдын нэгдэл юм уу. Групп маягийн тийм. Тэгээд нэлийн идэвхтэй баг 7 хоног болгон уулздаг, цугларалт сургалтууд хийгддэг, аялал зохион байгуулагддаг групп байсан шүү дээ. Тэгэхээр фотонетд байж байгаа дараа нь яа студ 3-т орсон билүү? Тий, студ 4 руу ороод студ 4-аас хэсэг тэнцээ ажиллаж байгаад тэгээд өөр бусад Flickr-ийн найзуудтай нийлээд дахиад IC гэж гараад та IC-гаас байж одоо March 8 гэдэг явж байгаа. Тэгэхээр одоо студ 3 гэдэг маань бас л манай нөгөө Flickr-ийн залуучуудаас нөгөө бий болсон студ шүү дээ. Тэгээ би нөгөө яагаад гэхээр нөгөө студ 3-ыг анх байгуулахдаа би одоо өөрийнхөө хэрэгжилж ирсэн студийн гэрэл өшиг өнтер анх өгжсэн байдаг байна. Одоо студ 3 чинь анх нэг байшингийн чи таана байлаа нэг байрны бодвол оролт анх нөө байрны нэг одоо B1 давхурт одоо бодвол үйл ажиллагаагаа эхлүүлж исэн гэсэн үг шүү дээ. Тэгээ яг одоо би ингээ та хэд айгүй бахархдаг байхгүй. Яагаад вэ гэхээр тухайн үед нөгөө бид нэр анхны нөгөө Монголын гэрэл зургийн акшн цаг юм байна. Super.com-гийн сайтуудыг хийгээд тэр Flickr-ийн группүүдийг үүсгэн байгуулаад, зохион байгуулаад уулздаг байхад гэрэл зураг сонирхоод ингээд тоорондоо танилцчихсэн залуус маань одоо ингээд Монголын гэрэл зургийг баг авч явж штэ. Ерөөдөө яг нэг тийм сонин хэвлэл фрэс талдаа ажиллаж байгаа хүмүүс бол ховор юм шиг байна тий. Тэрнээс одоо яг тийм одоо commercial талдаа арилжааны гэрэл зураг мөн одоо энэ фэшн сурталчилгаан анттай байна. Би энэ дээр нөгөө ингэж ярих юм дуртай. Flickr-с ер нь бол Монголын одоо яг сайн явж байгаа студиуд ихэнх нь Flickr-с төрсэн байдаг тий. Тэгээ Flickr өөрөө амар юм өөрөөгөөжтэй тухайн нэг хүмүүсийн хүн чанарын чээс юм уу нэгэндээ ингээд сурахчихсан энэ мэдж байгаа зүйлээ ингэ заагаад өгчихсэн гэсэн амар тийм итгэвтэй сэтгэлтэй тийм гоё хүмүүс байсан тий. Би тэндээс үл амар их юм сурсан баг. Анхны ажил нөгөө камерын тохирхоо гэж мэдэхгүй, дурангууд өөрөө ямар үр барилтай байдаг гэж мэдэхгүй. Зөөр нэг юм зөөр гэрэл зураг сонирхдаг юмсыг авах дуртай тийм л хүүхдээсэн. Тэгэд Flickr-д ороод одоо явснараа бол өөрөө одоо багштай уулзаад тэнд одоо өдөртөл ингээ бизнесийн хамтрагч хийж байгаа найзуудтайгаа уулзаа тий. Flickr одоо надаа бүр маш олон зүйлийг өгсөн. Одоо миний одоо маш гоё зүйлүүдийн нэг. Ер нь бол яг одоо ингээ анзаараад байхад одоо юу гэдэг нь тухайн үед гэрэл зураг сонирхдаг байсан залуучууд маань ингээ сүүлдээ яг мэрэгжлийн төвшөнд ажиллаж эхлээд тий. Эргээд одоо ямар нэгэн тийм сонирхогчдын уулзалтанд ч юм уу нөгөө цаг зав гарах боломж нь нэлээд ховор болцсон юм шиг байна. Тэгээд нөгөө талаасаа нөгөө юм чи өөрөө нөгөө жижиг байх тусмаа их хялбархан энгийн бүтцтэй байдаг те. Тэгээ одоо ингээ анзаарч байхад жишээлбэл Facebook дээр байгаа гэрэл зураг сонирхчдын бүлгэм групп гэж байж байна. Одоо 190 мянган гишүүн одоо бараг 200 мянган гишүүн болж шүү дээ. Тэгэхээр нөгөө тийм олон байхаар магадгүй одоо нөгөө бие бинийгээ бас тэр болгон танихгүй те. Тэгээд бас нэг тэр болгон хоорондоо цуглараад уулзаад байх боломж нь байдгүй юм шиг байна. Тэгэхээр яг одоо манай энэ нөгөө акшн влогийн маань бас нэг зорилгын нэг бол тэр шүү дээ. Одоо нөгөө нэг одоо хуучны сайхан цаг гэх нь аашийн. Гэхдээ ер нь ямар ч бас нэг тиймэрхүү хэмжээнд одоо нөгөө ганцхан аппарат дууран техник хэрэгсэл шүтгээсээ илүүтэйгээр бас нэг гэрэл зураг сонирхож байгаа залуучууд маань бас нэг гэрэл зураг гэж яг юу юм бэ? Гэрэл зураг чинь ямар байх хэвтэй? Юу бодож гэрэл зургийг авч явах хэвтэй тий? Гэрэл зураг маань өөрөө яг юу ямар бэжэж одоо урлагийн бүтээл болдгийн гэдэг үн цэнтэй байх хэвтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл рүү чиглүүлэх гээд бас нэг юм шинэ ажил эхлүүлсэн яваад байгаа юм. Тэгэхээр түрүү хэллээ шүү дээ. Одоо нөгөө Flickr дээрээс одоо өөрийнхөө багштай анх одоо танилцчихсэн уулзчихсэн л гэж байна. Тэгэхээр
Одоо миний санаж байгаагаар чи тэгээ манай нөгөө одоо мейкап хийгээд байгаа нараа та хэд ч бол одоо манай нэг 50 агсны шавнар шүү дээ. Багш нөгөө нэг дайн байн хамтлагийн дурчин MC-т их та амар тийм юу юм байсан. Тэг тийм сэтгэлтэй хүн. Баян ингээл ирж эргэж тойрж ингэж одоо хийсэн зураг болгоны минь үзэж тэ. Тэрэн дээр ингээд эхэндээ бол ингээд чиний энэ зүйл чинь жоохон тутам байгаа энэ зүйл чинь тэгж ийн гэж ингээд хэлдэг байсан тий. Ингээл онлайнаар ч болтгой. Тэгээд сүүл рүүгээ багш үрдэгс. За та нарын хийж байгаа зүйлийг бол одоо үнэхээр одоо миний хувьд бол үнэхээр гүцгээ байлаа. Асар хурцтай хөөгдсөн байна. Хөөгдөж чинь би одоо энэгээр бахарах чинь гэд. Тэгээ нэг сүүл хамгийн сүүлийнхаа шинэ жил дээр өнгөрдөг тэр жилдээ багш тэгж хэлж байсан. Бахарах чинь. Тэгээ та нар удахгүй дэлхийд гарна. Гэт. Тэгээ би тэр нэг тэрвэрлдээд салжсэн байдаг. Манай одоо мейкап хийж нарагийн чань анх бол гэрэл зүрх сонирхож байсан шүү дээ нараа. Тэгээ яагаад мейкап хийхээр болсон бэ гэсэн чинь анхныхан дээр мейкап авах хэрэгслийг багш бэлгэлжээс байхгүй. Оо тийм. Тэр өстэй сонсож байгаа. Макс бүх юм ингээд бэлгэлжсэн. Тэгээд би зураг авдаг болоод манай нараа мейкап хийдэг болоод тэгээ ер нь битэрийн зам мөрийг ингээд багш ер нь бол за чи энийгээ хий, чи энийгээ хий гэдэг юм гаргаж ирэв. Би тэрнээс хойш ингээд нэгдэж одоо тэр жил тэр үеэс хойш 2006 оноос хойш одоо хүртэл ингээд салшгүй найзууд дандаа нэгнийхээ ажлыг ингээд дэмжиж яадаг тийм найзууд болж үлдсэн байдаг. Юу инх тайван агсан бит хоёр чинь бол бүр одоо яг бас л нэг дайн баяхийн үеэс л гэж одоо 98 99 он гэсэн үг шүү дээ. Иргэд нэлээ нэг итгэвтэй хуйс. Тэр үед бас одоо баг хипхоп байлаа. Тэгээд ерөнхийдөө бол яг нөгөө юу зурдаг байсан. Хан дээр график зурдаг байсан. Тэгээд манай 50-аа чинь дайн баяхийн хамтлагийн ахлагч байсан. Тэгээд бид чи хоорондоо их ойрхон. Тэгээд би ч бас 50-аа бас өөрийнхөө багш гэж боддог байхгүй нэг талаасаа. Тэгэхээр янз янзын юм заалгаж ийлээ. Одоо жишээлбэл хуучин бидний анх тэр 98 99 2000 оны их үеэр графит энэ төр зурж байгаа нь одооных шиг юм хулдаас хэвлэн энэ төр гэсэн юм байхгүй. Бүгд гараад байдаг юм. Тийм тоглолтын зар мари чинь бол тэгэл өөрсдөө зурдаг бичдэг байсан. Nice тий. Тийм тэгээд одоо яг миний хувьд одоо жишээл Photoshop хамгийн анх зааж өгсөн юм чи манай инх тайван байхгүй. Болдогоо ер нь яг хизэнээс фэшн гэрэл зураг руу орж эхэлсэн бэ. Одоо яг одоо жишээлбэл санаж байгаа бол яг чиний хамгийн анх авсан одоо фэшн төрлийн зураг хизээ байсан бэ? Бүр анх лавж исэн бол нөө Flickr-ийн бид нар чинь өмнө чинь Flickr дээр нөө шинэ жил болгоноор оныхоо шилдэгүүдийг шалгаруулна гэж дундаа нэг юм гоё тэмцээн те төр болгоноор тэмцээн зохиодог те. Би тэрнийх нь фэшн юунд төрөлд нь нараатай хамт нараа нүүргуудад би зургийг аваад битэр нэг тэр жилдээ төрүүлж идэх байхгүй. Тэр зургаараа битэр амар өнгөрдөг баярлдаг. Яагаад л битэр юм сураад тэмцээн оролдоонд дарсан анхны тэгээд тэндээсээ ингээд шилдгийг авсан гэж бодглоо битэр тэн дээр амар баярлдаг. Битэр нийлээд нэг анх удаа Flickr-ийн тэмцээнд гэж төрүүлж ижилээ гэдэг. Тэр бол битэрийн яг анхны фэшн юм хийжсэн зүйл. Тэгээд тэрээс хойш яг нэг арилжааны гэрэл зүгт нөгөө юу дээ шүү дээ. Одоо чи зураг мөрөг юмнөхөө худалдааны гэрэл зураг нэлээ явж жагаад сүүлийн нэг 6 7 жилээс ахуулаад за ер нь фэшн гэрэл зургийг яг миний бол төрөл юм шиг санагдсан. Тэгээд би тэрнгээр ер нь дагах нь зөв юм байна. Тэгтээ дэргөө гэрэл зураг нэг гэрэл зурагч юм бол бүх гэрэл зургийг бол төгс авч чадахгүй учраас яг нэг зүйл дээр амар сайн төвлөрөх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгэл одоо яг орчин үеийн гэрэл зурагт фэшн төрлийг бариад явж байна одоо. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол яг нэг өөрийнхөө чиглэлээ одоо өөрийгөө олно гэх юм уу те аль нэг чиглэлээр ингэж төрүүлж ажиллана гэдэг маань тухайн зурагчин тэр чиглэлийнхаа нэлээд судалгааг хийн. За дээр нь зүгээр ер нь өөрийгөө хөгжүүлэхээс гадна нөгөө техник хэрэгслийн хувьд ч тэр бас яг арай нэг жоохон тийм фэшн талдаа зориулагдсан одоо дуран хэрэгэлдэг ч юм уу те гэрэл мэрлээ одоо авдаг. Тийм давуу талуудтай байх л та. Тий. Өмнө нь болохоор биднийг яг нэг гэр зүг сонирхож явах үе чинь дөнгөж дижитал руу яг дөнгөж хөрвжсэн үе шүү дээ. Тийм шилжээд нэг удаагүй байсан. Тэгэл нэг камерууд чинь чанар мандар нэг тийш айхтар ингэж өндөр болоо динамик рейнж те одоо мегапикселийнхэн тэр чадамжууд нь тэгж амар дээшлээгүй. Тийм
Зүгээр л миний одоо хамгийн амар одоо тухайд энэ сте супер мэрэгжлийн камер гэж бодож байсан одоо Kiss X гэл нэг байж идэв шүү дээ. Kiss X 2 маяр гэл одоо. Тиймэрхүү юм мэд чинь л яг энэ сте амар камер энэгээр л би сте яг гаднах шиг хэмжээний амар зураг аавна гэж боддог. Тэгэл тэрийг заавал хийхин тулд ингээд тэрнлээ төхүүлж ингэж ажил зураг дагаж дөөрэж авч мавж үзэх тий. Тэгэл тухайд л ингээл ямар ч ингээл өөртөө хансан мэдрэмж аваад болоод байдаг гэсэн. Одоо болохоор нөө техник хэрэгсэл тоног төхөөрөмж нь маш ингээд хурцтай хөгжсөн тий. Дөнгөд нөгөө нэг хүмүүс өөрийнхөө хэрэглээндээ тохируулах хэрэгтэй юм шиг байна. Яг юугаар юу хийж чадах вэ? Юугаар юу хийхийг хүсэж чинь гэдгээ амар сайн бодчихэж тэгээд нөгөө аяанда нөгөө нэг техник хэрэгсэл нь өөрт нь угаасаа ажиллаа хийгээд ингээ явц хөгжих шатанд нь цаанаас угаасаа нэхэгддэг юм л. Одоо шаардлагатай. Тий шаардлагатай. Ийм зүйл авах юм бол чи окей ийм зүйлээр ийм юм хийх юм байна. Гэтэл зүйл угаасаа бүр ингэ. Одоо Kiss X гэдэг чинь одоо тухайн үед чинь нөгөө 350 450 гэж хэлсэн зурлаад шүү дээ. За болдоо одоо ямар камер хэрэгжилж байна? Би одоо 3 камераар ерөн зэрэг авдаг. Нэг нь хаалт Mark 3, нөгөөх нь Mark 4, тэгээд 5D SR. Тэгээд ерөнхийдөө SR-аар л яг голчлол зураг авдаг та. Medium формат руу шилжих бодол байгаа юу? Би харин бодол байгаа боловч тэрний үнийн дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр мэдээж medium формат бол өртөг өндөрийн хувьд бол өндөр тий. Тэгэхээр за магадгүй одоо ингээ medium формат аваад ажиллалаа гэхэд Монголын одоо энэ commercial гэрэл зургийн зах зээл одоо магадгүй нөгөө medium форматын өртгийг нөхөх боломжтой байна уу? Би бол тэнийг амар урт хугацаанд зүгээр баг дүндээ дүн болоод дуусгах гэж бодож байна шүү дээ. Одоо тэр үнэтэй амар үнэтэй камерыг чинь аваад тэр чинь дан ганц бодыг авахгүй тий. Дуран хэрэгслүүдийг авна, тэрэндээ уйлаж ажиллах аксессуаруудыг авна гэж бодхолоор тэгэл тэрнгээр амар ингээд чанартай зураг аваад тэрийг ингээд 200-300 мянган төгрөгөөр хийх юм болно. Тэгэхээр хайран баг. Тэгэхээр чинь гадны гэрэл зурагч чинь бол өөрсдийнхөө ямар өндөр карьертай таарсан хэрэгслээ авч чинь тий. Тэрэндээ таарсан үн өртгөө бас ингээд авчиж байгаа болохоор тэрийг хэрэгж болж чинь тий. Тэгэхээр манай Монголын нөхцөлд одоохондоо худалдааны гэрэл зургийн үн бол одоогоос нь 10 жилийн өмнөхөө бодох юм бол хамаагүй өссөн л дээ. Гэхдээ одоо бол medium форматыг аваад тэгж үн өртгийг гаргаж аваад ашиг олно гэдэг бол хэрэгцээ баг. Яг би яагаад ингээ үн өртгийн асуудал ярьсан бэ гэхээр болдоо одоо манай соо тий. Хоёр чинь IC-д байхад билүү эсвэл тусдаа March 9 гэж гарчаад билүү нөгөө загвар ерөнхийдөө fashion гэрэл зураг одоо сурчлагын нэг гэрэл зургийн өртөг нэг 300 мянга билүү. Нэг тэгж яригадаад нэг нэлээд нэг тийм шууган гарцсан шүү дээ. Нэг яг нэг тийм үедээ тий. Одоо ч яг тэр хэвээр байгаа. Ер нь бол 300-аас 600 мянган төгрөгийн хооронд яг нэг гэрэл зураг бүтэх хэрэгтэй гэж тэр угаасаа үздэг. Тэрнээс доош нь бол яг олон нөгөө нэг одоо говь гоёо энэ төр шиг та нэг зураг авалтан дээрээ дандаа 40-50 зураг тэрнээс дээш зураг гэж худалдаж авдаг газрууд бол үнэ бол боломж хэмжээнд байна. Нэг удаа бидэртээ ингэж харьцаад одоо зураг мургалтай авахт хийдэг газар бол нэг зургийг яалч 300 мянган төгрөг бүтгэс арга байхгүй болчих. Тэнд одоо нөгөө урсгал зардал ажиллаж байгаа хүмүүсийн те тэгэхээр бодоод бүх ажилласан тоног төхөөрөмж тэнд ажилласан хүмүүс ингээд одоо оюуны бүтээл гэдэг талаас ингээд яриад үзэх юм бол 300 мянган төгрөг бол нэг зураг нь бол үнэхээр чамлалтай үнэ. Тэгээ тэрэн дээр чинь дараа нь нэг зураг бүтгэж ямар их хугацаа ордог вүлээ, ямар их багийн ажил ордог вүлээ тэгээ тэрийг нэг зураг авахын төлөө 300 мянган төгрөг дараа нь урсгал зардалтай тэр ажилласан хүмүүсээ хуваагаад батхад үнэхээр өчөөхөн л үнэ байгаа. Яг уу зарим хүмүүс болохоор одоо ингээд сүүлийн үед анзаарч байхад гэрэл зургийн бизнес рүү одоо юу гэдэг нэг тийм ашиг олох зорилгоор аягүй их орж ирдэг байхгүй. Одоо нэг тийм одоо нөгөө бусад одоо үйлдвэрлэлийн салбарыг ч юм уу бодох юм бол нөгөө яг ил ингээд түүхийд материал гэсэн нэг тийм бод төртгөн харьцангуй бага юм шиг хэрнээ. Цаанаа бол одоо бас нэлээд ажил болдог шүү дээ бидний хард. Тэгэхээр мэдээж нөгөө зүгээр одоо тэр нөгөө 300 мянган зургийг үнэтэй байна гэдэг хүмүүс бол зүгээр бараг л очиод бараг камер тавьж байгаа шүү. Наашаа харгээд авчих шиг болоод итгэдэг. Эргээд тэрний хард хэдийн хэмжээний баг ажилтдаг үлээ. Бас нэг тийм креатив хандна гэж нэг юм байна шүү дээ. Тэгжээж бас нэг эргээд уран бүтээлийн сайн зураг. Бүгд нөгөө нэг адилхан одоо тоног төхөөрөмжөөр ерөөсөө хоорондоо өрсөлдөнө гэдэг зүйл байхгүй болчихлоо.
одоо хин мөнгөтэй надад очиод янз янзын үнэтэй тоног тохиромж аваад эргэлж болж байна. Эндээс бид нар юугаар яадаг вэ гэхээр нөгөө хийц сэтгхүй ажиллаж байгаа хандлага тэрнээс л ялгарна гэж шатдаг шүү дээ. Багш угаасаа багш өмнө тэгж хэлдэг л. Ер нь бол ирээдүйд л тоног тохиромж ихэнж барахгүй. Тийм учраас зүгээр энэ сэтгхүүгээрээ л ялгагдана. Одоо дэлхийд л өчнөө тийм мундаг зурагчид байна. Эдгээр хоорондоо юугаар ялгаддаг вэ гэхээр өөрсдөө ажиллаж байгаа арга барил сэтгхүүгээр л ялгагдаж байгаа. Тэрнгээр өөрийгөө үнэлэмжийг нэгдүүлдэг. Би тэр үнд бүр одоо хүртэл бат итгэдэг. Тэгэлгүй яг одоо угаасаа техник технологийн хөгжил бол одоо ингээд ерөнхийдөө манайхны барьж байгаа аппарат уран бол яг л гадны гэрэл зурагчтай яг л адилхан зүйл хэрэглээл. Тэгээ нэг шинэ аппарат гараад үсрээл баг 2-7 хоногийн дараа Монголд орж ирээд шүү дээ. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө нэг тийм техник хэрэгсэл шүтгэхээс илүүтэйгээр нэг төрөө чи хэлдгээр сэтгэлгээндээ илүү анхаарат. Тийм яг өөрийнхөө нэг гол одоо нөгөө мөн чанар агуулга ч юм уу нөгөө зургандаа нэлийн шингээж явах хэрэгтэй юм шиг. Би хэлэхдээ одоо яг хуу нийт гэрэл зураг сонирхож байгаа улсуудын нийтлэг нөгөө нэг харж чадахгүй байгаа зүйл нь болохоор ийм юм бол гэж бодож байна. Одоо жишээ нь би бол өмнөх өөр дөр ингэж жишээ авахад л за нэг хүний хөрөг зураг авъя гэж бодоход тий зүгээр л өмнө нь бол ингээд нэлвхийтэй ийм хурц гэрэлтэй ийм цоорсон ийм гэрэл байж байгаа л эхлэлтэр хайрсан нэг ийм лах юм бол гоё гэж боддог байсан. Тэгтэл тэр чинь одоо болохоор эсэргээр болцсон тийм арсны өөрөх нь ширхэг энэ юу н өөрөө ингэж амьдараа ингэж мэдрэгдчихэж тэр хүн өөрөө хэлбэрийн хувьд л гоё гэрэл тусгал нь өөрөө зөв ингэж очиж хүний нүүрний хэлбэр нь зөв гарч ээж тэр үнтэй гэрэл зургаад байгаа байхгүй бол нь тий тэрийг гаргахын тулд хаана харлуулагч барих уу хаана ойлгогчоо зөв барих уу гэрлийн үнцгэн дээрээ юу доороо гэдгийг л маш хэмжээний удаад олон давтамжтайгаар оролдож үзснийхэн дараа мэдрэмжийг өөртөө суулгаж авна. Тэр мэдрэмжийг суулгаж авсны дараа л окей зураг авч сая би одоо болж байна гэж өөрийгөө үнэлэх хэрэгтэй шиг санагдаад байгаа юм. За тэгээд тэрнээс гадна ерөнхийдөө нэг тийм хүнтэй ажиллана гэж нэг юм байна шүү дээ. Тэгэхээр нөгөө модельудтайгаар нь хэр ажилтдаг вэ? Ер нь бол би нөгөө яг авах байгаа зургаа эхлээд ингээд ерөнхийдөө ийм байх хавцаа байх болов уу төсөөлдөг. Тэгээд тэрний гэрлийг ямар ч байсан 2-3 янзаар ингэж модель дээр сольж тавьж үздэг. За ингээд тэгэх юм бол нөгөө модель чинь өөрөх нь нөгөө төрхүүд нь янз янз байгаа шүү дээ тий. Хүн болгоно яг нэг хэлбэртэй биш учраас. Тэгэл хүнд нь таарсан яг иймэрхүү яг өөрөх нь анатомийн ингэ гоё гаргаж ирсэн тийм гэрэл юу байна. Оролдож үздэг амар хэмжээгээр. Тэгээд тэрнийхээ дараа модельд хэлдэг байхгүй. За чиний одоо ерөөдөө үнцгийг ингээд сая 3 гэрэл тавиад харахад зураг үзүүлээ те. Энэ ялгаа нэг шарагдаж байна. Тэгвэл чиний үнцэг бол хит ингээд эргүү дэш өргөх биш доошоо биш те. Ерөөдөө ийм яг энэ тойрогтой чи ингээд ингэж ажиллах юм бол илүү царин чин зөв үнцгэн зөв байх юм байна гэдэг ч юм уу те. Тэгж ярилцаж авдаг. Одоо жишээлбэл би бол ингэдэг байхгүй. Одоо нэг хормын зураг авахдаа зарим залуучууд болохоор сайн ахын хосууд угаасаа л гоё. Тэг дандаа бараг царайлаг хосууд байдаг гэдэг. Тэгээд дандаа тийм бол биш шүү дээ. Угаасаа би ямар анханасаа үйлчлүүлэгчээ сонгохдоо царайг нараас би чамайг авчихгүй шүү дээ. Тэгэхээр яг чиний төрөө чи хэлдэг шиг мэдээж нэг хосуудынхаа нүүр царайны онцлог тохирсон гэрлээ нэгдүгээрт тавина. Тэгээ хоёрдугаарт манай залуучууд чи ерөнхийдөө нэг дийлэнх нэг жоохон бүрэг ичимхий талтай. Яг гоо сүүлийн үед бол сайхан гоё задгаа болоо л юм л та. Тэгээд энэ за жоохон ичимхий хэмжээ шиг тэр чигээр нь авчиг гэсэн юм бол байхгүй шүү. Тэгэхээр нөгөө нэг хосуудтайгаа амар их ярддаг. Тэгээ баг хизээ хязааны бид нэг бие бинийгээ таньдаг багын найзууд байсан юм шиг баг хоч мочоор найзуудынхан дуудаж байгаа очийн сонсож байгаа хоч мочоор нь дуудаж байгаа тэр зураг мөргөө авдаг ч юм уу тий. Таны угаасаа хормын гэрэл зүгэж угаасаа яг тийм мэдрэмж агуулдаг шүү дээ. Яг ингээд хийц гүйцэтгэл тэр талмалууд нь яг нэг хөвшмөл байдаг юм ойлголтуудаас арай өөр. Тэгтээ юм гоё юмсэг өнгөлөг. Тийм жоохон амьд байх хэрэгтэй гэж би боддог шүү дээ. Ер нь бол харилцаан байна. Яагаад би энийг ярьсан бэ гэхээр одоо ингээд мэрэгжлийн загвар өмсөгч ч юм уу мэрэгжлийн одоо фото зургийн модельүүд тэр тийм одоо сэтгэл хөдлөл модель ер нь хэр анзаарагддаг вэ? Одоо жишээлбэл бид нэр ингээд магадгүй тэр хүмүүсийн сэтгэл санаа ямар ч үеж болж тэр ажлын өдөр тий. Тэгэхээр тэр мөрөн дээр ингээд сэтгэл зүйтэй ажиллах шаардлага гардггүй. Эсвэл угаасаа тэр чинь мэрэгжлийн хүмүүс болохоор
нүүрэн дээр нь тийм сэтгэл хуйрлал угаасаа нэг яадаггүй юу. Гарч ирдэггүй юу. Мэдээж хүн л юм чинь яаж хэлээ гал да. Өөрт нь тэр тухайн зураг авалт болгон өөрт нь ингээ карьертай шууд холбоотой байдаг учраас. Заавалч өдөр ажил ингээд сайн хийх хэрэгтэй. Одоо зарим үед угаасаа нэг юм жоохон гондоохон урчин саамар чадаа мадаа гэх нэг юм сэтгэл зүйтэй ингээд орж ирдэг хүмүүс байдаг. Тэрэн дээр нь би ч өөрийнхөө ажлыг бас бодож иртэй. Тэр захиалагч ажил гэсэн бодож байгаа учраас гэрлийн нэг айтайхан тавиад эхний хитэн кадрууд амарсан оновчтой гоё гаргаж ирээд тэрэн дээр ингээд татаж үзүүлдэг байхгүй. За одоо чиний энэ учраас энийг дараа нь би жоохон ингээд янзлчин чи одоо энэ дээр жоохон ажиллачих гэх тэнгүүд захиалагчтай үзүүлээд нөгөө хүмүүст ихэндээ нөгөө амар урам өгнө шүү дээ. Оо ямар гоё юм те. Инста үнэхээр гоё гарч чинь дараагийн ажлууд нь алхнаа гэл. Тэнгүүд модель чи өөрөө ингээд цаанаасаа ингээд царга басаад ирдэг. Тэгэл олон урамшаал ингээл кадр болгон дээр олон хичээгээл те. Бараг хичээснээсээ болоод бараг илүү муухай гарах гэдэг ч шиг тиймэрхүү юмэр ингээд асч өгдөг. Тэнгүүд нь тэр моделүүдийг анханасаа л яах хэрэгтэй. Уг нь урмыг хугалахгүйгээр те. Энэ үнэхээр гоё болж байна. Одоо чи жоохон ингэж ажиллах хэрэгтэй юм байна. Өөрөө яг хэлэх гээд байгаа зүйлээ амар ингээд эвэр. Тэгтээ яг ингээд юм боттой одоо яг энэ дээр ингээд заагаад камер дээр заагаад те. Энэ хэсэг чинь жоохон ингээд уучрас чи энийг жоохон ингэж тэгээд энэний дараа хоёлаа энийг харьцуулж харъя. Гэхээр нөө модель чинь ингээд зураг нь ингээ гоё гараад тахлаар улам ингээ оромшаад. Одоо ерөн зөвөр болдоо яг өөрийнхөө хүссэн зургийг авах боломж хэр гарч ийн чамд? Наач ярь жоох өөлмөр юм. Яа тэгэхээр шууд бизнестэй холбоотой болчихоо энэ багш гэж хэлдэг гэсэн л дээ. Мэргэжлийн гэрэл зурагч гэж ямар хүн хэлэх вэ гэдэг. Тэгээ би болохоор зүгээр ингээл бүх юмараа төгсөрсөн тийм хүнийг л одоо мэргэжлийн гэрэл зурагч гэж хэлэх болов гэж хүлээж ирсэн байхгүй. Тэсэн чинь шал үгүй хариулт хийсэн. Энэ гэрэл зургаар одоо тэ амьдралаа болгодог. Ерөөсө бүх цаг заваа энд заруулдаг. Энэнгээрээ ингээд амьдарч явж байгаа хүнийг бол мэргэжлийн гэрэл зурагч гэж хэлнэ. Гэт өнгө чинь тархинд дун гэдэг нэг юм хараад ирчих. Тэнгүүд би өөрөө яг мэргэжлийн гэрэл зурагч юм уу гэдэг одоо өөрөөр асуугууд яг л тийм болчихж байгаа байхгүй тий. Одоо миний ажиллаж байгаа бүх одоо цаг зав гаргаж бүх зүйлийн гэрэл зурагтай холбоотой болж байна. Энэгээр би бизнес хийж байна тий. Хоолоо олж идэж байна. Энэгээр хүмүүс ажилуулж ин салинжуулж ин гэж бодохоор ялчгүй. Саяхан нэг Facebook дээр бас нэг мэргэжлийн гэрэл зурагч ингэж хэм бэ гэдээ бас нэг асуулт яваад би бас идэж ажиллажсан байхгүй. Ерөнхийдөө яг гэрэл зургаар хоолоо олж идэж байгаа хүнийг л мэргэжлийн гэх байх та. Тэгэхээр заавал мэргэжлийн гэхээр бүр тийм төгс гэсэн үг бол биш шүү дээ. Одоо угаасаа л бүх мэргэжилтээр одоо нэгтлэн бодогч эдийн засгийн хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл бүх нэгтлэн бодогчид 100% сайн гэвэл бас тий. Үгүй тий. Тэрнтэй адилхан гэрэл зурагчсан бас тийм л авах хэл. Яагаад мэргэжлийн гэж байгаа вэ гэдээ би ухаад жоохон ойлгох гээд үзэхээр ийм шүү. Тэр хүн өөрөө тэр салбарт ажиллаад тэрнгүүр хоол олж идэж байгаа юм чинь тэр хүн тэр салбартаа улам сайн байх гэж хичээх баг. Тэ тэгжээч тэрэн дээр хүмүүс үйлчлүүлж очино. Тэгээ тэр хүн урт настаа удаан жаргалтай тэр ажлаа хийж явах баг. Тэр хүн хөгжүүлээ шатанд нь хөгжүүлээд тэгснээрээ тэр хүн илүү мэргэжлийн гэдэг татгал руу орчиж байгаа. За тэгэхээр яагаад энийг асуусан бэ гэхээр мэдээж одоо нөгөө ажил мэргэжил болгоод явж байгаа болохоор нөгөө захиалагчийнхаа шаардлагыг бол мэдээж хүндэлж үзэн шүү дээ тий. Тэгэхээр одоо учиргүй нэг захиалагчаасаа зөрөөл энэ зургийг би нэг ийм байлгамаар байна гэд ингээд бас зүсгээд авах нэг талаас хэцүү байна та. Ерөн зүгээр тиймэрхүү үйл ойлголцол хэр гардаг вэ? Одоо чи жишээлбэл энэ зураг бол нэг минийхээр бол нэг ийм байвал эвтийхэн байгаа тань гэдэг тий. Магадгүй чи бас нэг арай нэг жоохон мэргэжлийн үүднээс ингээд харах гад байдаг. Гэтэл нөгөө хүмүүс маань болохоор одоо юу гэдгийг арай өөр нүдээр хараад зөвхөн нөгөө захиалагч талаасаа ингээд зөрөх юм ч юм уу. Энэ бол өмнө нь яг дандаа байдаг гэсэн тийм зүйл. Одоо яг гэрэл зургийн карьерт одоо ингээд ажиллаагүй хүн нэг танигдаагүй байх үед мэд бол захиалагч бол ингээд тухайд амар дээрэнгүй байдаг гэсэн. Тэгээ би чиний мөнгө төлж байгаа учраас чи баг ингэж хийх хэрэгтэй. Яг л энэ зургийг хийх хэрэгтэй гэл ингээл. Одоо болохоор нөгөө нэг яг одоо миний ажилдаг арга барил ч юм уу тэр зүйлийг ихэнх нь ингээд өнгөсийг мэддэг учраас баг ихэнх нь одоо надад ингээд даатгадаг. Тэ. Чи л энэ зургийг яг өөрөөр гоё хий. Чи яа тэгвэл угаасаа энэ зургийг уурлах хэрэгтэй яг энэ хүн нохос учраас. Тэгэхээр хамаагүй амар болчихж байгаа юм. Тэ би яг өөрөө бодож байгаа зүйлийг нь зүгээр арай нэг урлаглаг хийнэ шүү дээ.
яаж байгаад энэ гарч байгаа нөгөө тэр хэдий захиалагч надад мөнгө төлөөд юм хийлэж байгаа ч гэсэн гарч байгаа үр дүн нөгөө маст хүрээд энийг хэн авсан бэ гэхээр нөгөө болдоо гэхлээр тэр чинь нөгөө мөнгнөөсөө илүү өөр зүйлээ бас явчихж байгаа учраас энийг би сайн хийхгүй л болохгүй. Тэгэхээр нөгөө хэрэглэгчийн боловсрал гэдэг зүйл чинь бас айгүй үр нөлөөтэй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо ингээд та хэдийн ажилт бол одоо энэ говь одоо гоё оч байт юм уу те одоо нэг иймэрхүү хувц загварын үйлдвэрлэл үйлчлэгээ явуулдаг компаниуд бол нэлээд хувь нэмэр оруулдаг байх те. Тэгдэг байх. Өмнө чинь нэг одоо нэг хэрэглэгчийн боловсрал гэдэг та ярьлаа л да. Энэ чинь бол одоогоос нэг бараг 7-8 жилийн өмнө бол гэрэл зэрэг бол зүгээр бараг л ингээл талбайн гэрэл зэрэгснээр төсөөлөж ирсэн үг шүү дээ тий. Тэнгүүд бид нар 1.6 300 мянган төгрөг зарахын тулд өөрсдөө мэдээж таниулах хэрэгтэй болчихж байгаа байхгүй тий. Тэнгүүд бид нар нэг хэсэг одоо хүртэл хийдэг л дээ бүтээлч ажилтай creative work гэдэг. Тэрийг хийгээд ингээд зүгээр ингээд ямар ч үн төлбөргүй ингээд цацаад хүмүүст үзүүлээд за одоо мейкап чинь юу хийж чаддгийг үс чинь одоо юу хийж чаддаг болсон тийм модель нь өөрөө хэр төвшөнд ажиллаж байгаа дизайнерууд нь өөрөө хэр төвшөнд ажилладаг болсон юм. За тэгвэл энийг базаад гэрэл зурагч чинь өөрөө яг ямар төвшөнд энэ гэрэл зургийг гаргаж ирдэг болсон юм. Гэт хийгээд ихсэн чинь хүмүүсийн зөвхөн хандлт нь амар өөр болж байгаа. Энэ баг эхлээд Монголын гэрэл зурагчин авч ийн гэж юу ч ойлгоогүй. Тэ энэ гадны гэрэл зургийг ингээд зүгээр өөрийнхөө пэйж дээр ингээд тавиад байна гэдсэн чинь нөгөө нэг дээр нөгөө description дээр нь модель нь тэр үс чинь энэ зурагч нь ингээд гэхээр хүмүүс ойлгоод ирж байгаа. Тэгээ сүүл рүү хүмүүс энэ төр ингэж хүлээж үздэг болсон. Гэрэл зургуу энэ төвшин гэж гараад ирдэг болсон юм уу гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд энэ зүйлийг олон давтамжтай ингээд хийгээд ирэхлээр нэгт гэрэл зурагчдын үнэлэмж нь өсөж байгаа юм те. Тэнд ажиллаж байгаа багийн юм оролцоо юм ямар юм том баг ажилладаг вэ гэдэг нь хүмүүс ингээд наацхан мэдээд хэрж байгаа. Тэгээ хэрэглэгчнэр хүртэл одоо орчин үеийн гэрэл зэрэг энэ төвшөнд хөгжөөд ирж юм чинь манай компани сурчлагыг бол энэ жишгтүүд хийхэд буруутгах зүйл алга гээд хүмүүс одоо мөнгө төлж одоо гэрэл зэрэг одоо үйлчлэгээ авдаг болж эхэлж байна. Юу болдогоо ерөнхийдөө яг энэ фэшн гэрэл зургийн чиглэлээр тийм воркшопууд хийж исэн юу байгаа вэ? Сургалтын тэрээр зохион байгуулдаг үлээ. Гэхдээ өмнө бол Flickr-ийн даалгавраар бол нөгөө нэг даалгад өгч үзсэн шүү. За энэ эх 7 хоногийн ажлыг танах хийгээрэй гэл. Тэгэхэд нэг яг фэшн гэрэл зураг одоо фото манипуляшн дээр одоо эвлүүлгийн гэрэл зураг дээр яаж анханаас нь модель аваад яаж дараа нь доош хийгээ дараа нь яаж график нэгсэн гэдэг зүйлээр нэг видео презентацийн маягийн юм хийгээд тэгээд Flickr явуулсан дээр нэг хөөрхөн ширээвэрээ цацаад хүмүүс дээр нэг проектор дээр тавиад нэг тиймэрхүү юм хийжсэн. Болдогийн хамгийн өргөн ашигладаг дуран ямар дуран хэмжлээ ашиглаж байна? Би ер нь бол яг 3 дунгаас ерөөсөө салдаг. 24 70 50 70 ярьсан. Гэсэн тарангад. Гэхдээ ер нь ихэнх ажлаа 24 70-аар л хийдэг дээ. За тэгэхээр түрүү хэлсэн шүү дээ. Одоо нөгөө манай инхтэй багсан одоо ингээ та хэд маань удахгүй ерөнхийдөө баг ингээд олон улсын зах зээл дээр гарах боломжтой болсон байна гэж хэлж ийсэн гэдэг хэлжсэн те. Тэгэхээр одоо чиний хувьд бол жишээл яг ингээд фэшн гэрэл зургийн чиглэлээр ерөнхийдөө бол Азийн зах зээл рүү болоос нэлээд гарч ирсэн шүү дээ. Тэр чинь бас нэг юу лээ тийм уралдаан энтерт ороод исэн билүү. Хятад болсон нөгөө нэг миссийн тэмцээнээс Монголоос 2 хүн урилгаар явсаах. Тэр нь бол нараа мейкапаар нь би гол зурагч нар нь өргөдөж ажилласан. Тэгэхдээ цалинтай. Гоё юм. Тэгээ тэрний тийм нэг креатив ажлуудаас сүлдэн гарсан зургууд гарсан. Тэгээ яг яг гадны зах зээл рүү ажилласан ажлуудаа одоо ингээд бодоход овоо их хэд юм байна. Тэгээ сүүлд хүртэл Монакогийн миссийн тэмцээнд бас Монголоос явсан. Тэгээ тэнд мессүүдтэй ажиллаа зургийг аваад Европоор тавьж чад ирсэн. Тэрний өмнөх нь болохоор Японд болдог нөгөө дэлхийд болдог нөгөө Mercedes-Benz Fashion Week гэдэг. Тэрний зурагч нар бас ариунаас өөрийгөө 2 жил дараа Японд төрөл явж яасан. Ингээ яг гаднаас руу ингээд ажилласан юмнууд айгүй өөр Монгол руу бас хийдтэй ажиллаар ингээд яваад гэд ажиллаад. Ерөн зүгээр ингээ анзаарч байхад тэгээ явж байхад гадны яг фэшн гэрэл зураг авж байгаа залуучуудын одоо ажилдаа хандлах ч үт юм те. Тэгээд хэрэгжилж байгаа техник хэрэгслийн хувьд одоо нөгөө модулуудтайгаа харьцаж байгаа харьцаач үт юм уу хэр ялгаатай юм бэ?
Сүүлдэр тэр Монакогийн тэр нөө мессен тэмцээнд болохоор L official-ийн гэрэл зөрөгчин гэдэг. Одоо L-ийн нөө бүх нөөгийн салбаруудыг баздаг L official гэдэг газрынх нь ерхий зөрөгчин нь ирж бидэртэй хамт ажилласан байхгүй. Тэгээд тэрний барьж байгаа тоног төхөөрөмж яг хэрэгжилж байгаа зүйл нь бол яг л ижлэг. Тэгээд бид тэр юугаар ялгарсан бэ гэхээр хийж байгаа зүйлээрээ нэг арга барилаараа ялгарчихсан. Одоо тэр одоо шин одоо өдрийн цагт одоо тий нөгөө нэмэлт гэрэлгүйгээр ямар ч нэмэлт хэрэгсэлгүйгээр зөв нарны гэрлэр зураг авч исэн бол би нөгөө нэмэлт гэрэлтэй зураг аваад ирсэн чинь намайг гайхаад байгаа. Гадаа гин гэрэлтэй хахад чи яагаад гэрэл ашиглаж байгаа юм гэ тий. Тэгээ намайг ерөөсөө яг Европын гэрэл зурагчид Азийн гэрэл зурагчид нэг юм үнэхээр амар юм official одоо юу гэдэг инфлюенсер одоо бүр ийм том биш л бол үнэлдэггүй мэл. Тэгэл яг Instagram одоо Instagram ч юм болохоор яарсаа гадагшаа гараад ерөөсөө нэр уцалчт юм байл л дээ. Тэгэл чи гэрэл зурагч юм тэгвэл би чинь юу гэж нь үзье. Instagram-ыг ч үзье гэдэг. Тэг үзүүлсэн байхгүй гэсэн чинь энэ чиний авсан зураг юм уу? Тий гэсэн чинь. Ингээд. Үнэхээр өөр байна болж чинь гоё юм. Ер нь гэхдээ одоо ингээ миний анзаарч байгаагаар бол Азийн гэрэл зурагч ер нь аягүй их гэрэлтэй ажилладаг. Тийг санагддаг үү? Надад тийг санагддаг. Одоо ингээд одоо тийг хятадын тэр sales chunk гэлэн тий. Одоо нэг Broncolor тэр одоо амбассадор гэж явж шít тий. Тэр чинь нөгөө юу Hasselblad-ийн бас тийм элчин төлөөлөгч байсан гэж байгаа сүүлдээ нөө юу болцсон. Саяхан өнгөрсөн л оноос Face On үлээ. Face On гэдэг тэр нөгөө бас медиум формат Hasselblad-аас ингээд татгалзчихж байгаа юм. Тэгээ ер нь тэдний хийж байгаа ингээ workshop-ууд тэгээ хийсэн ажлуудыг харахаар айгүй их тийм гэрлэнт их ач холбогдлоо гэж ажилласан байна. Тэгсэн маад тий. Тэгээд ер нь зөв хормон дээр ч гэсэн яг тийм. Одоо ингээ Европынхан Америкчууд энтрийн зургуудыг харахаар нэг тийм нэмэлт гэрлэнд бас нэг тийм юу өгдөг юм шиг. Тий, ач холбогдол өгдөг юм. Өөр өөрсдөө нэг тийм онцлог байгаад тах шиг нэ тий. Тий, одоо чинь үнэхээр яг сэтгүүлийн cover моор тиймэрхүү юм дээр л яг декорацийн дээр гэрлүүдэд байршуулж тий. Нэг үнэхээр амар олонний танил том суперстарууд байгаа учраас тэрийг бас хэлбэр хэмжээг нь зөв харагдуулчих гад бас гэрлүүдэд тааж авдаг шүү дээ. Одоо ер нь хөрөг зураг хэр авч байгаа юу? Би нэг хөрөг зургийн мастерууд хажуудад хөрөг зураг бол авч чадахгүй. Тэгтээ яг өөр хэмжээнд л авчдаг байх л гэж. Тэгтээ нэг хөрөг зурагч яг нав болиулаад байгаа зүйл нь тэр хөрөг зураг бол тэр хүнийг амар ингээ сайн илэрхийлэх хэвээр тий. Сэтгэл зүг ингээд гаргаж ирэх хэвээр гэдэг юм дээр би амар бодолчдаг. Би бол нэг юм гоо зүйтэй хэлбэр хэмжээтэй энэ өрмөц харагдах хэвээр гэдэг зүйл дээр л амар ингэж тулж ажилдаг учраас нөгөө тэр хүний доторх сэтгэл зүйнүүд ингээд нүүрэн дээрээ гарч тэрийг ингээд зурган дээр буулгаад за энэ бол ингээд үнэхээр хөрөг зураг юм а гэдэг дээр ингээд бодолчдаг. Ерөнхийдөө одоо ингээд өмнө баяр ахтай ярьж байсан гамагийн цацралхтай ярьж байсан. Ерөнхийдөө гадны гэрэл зургийн мастеруудын бүтээлүүдийг их үзье. Тэндээс тийм өөртөө урам зориг ав. Гэхдээ аль болох дандаа сайныг төвж үзгээл гэж байна. Тэгэхээр чиний хувьд жишээлбэл яг энэ фэшн гэрэл зургийн чиглэлээр за магадгүй яг одоо гадны ямар зурагчны зургуудыг үзэх дуртай яг одоо Instagram дээр нь дагдаг ч юм уу тийм хүн байдаг уу? Тэг би бол яг нэг хүнийг илүү онцолж үздэг. Тэгээ бусдыг нь бол бусад гэж үздэг. Тэгээ бусдыг нь бол бүгдийг нь бол үзэхгүй зөвхөн сайн гэрэл зургуудын анхаарал татсан зургийг хараад энэ ямар хүн авсан. Гэхдээ нэрийг нэг тогтоох хичээдгүй. Зүгээр л тэр бүтээл бол үнэхээр анхаарал татсан учраас тэр бүтээл дээр төвлөрж ингэж ажигладаг. Нэг хүнийг амар сайн анзаарч одоо бүр кликерт байхасаа л баг дагаж явсан. Зэгна гэдэг шүү дээ. Тий. Зэмоншин нөгөө Аз эмэгтэй тий. Тэр чинь одоо баг надаас дүү юм билээ шүү Тий шүү дээ. дээ. Тий эмэгтэй. Тэрний авсан зургууд нэг юм артлаг байдаг байхгүй тий. Ягаад ч нэг юм мэдрэмж өгч одоо mandаа тийм Европ модельтэй ажилдаг. Тэгсэн хэрнээ ингээд хийж байгаа зүйл нь юм Аз юм өнгөөс шингээсэн юм зөвлөн тэгтээ юм артлаг үлгэрийн мэт юм мэдрэмж өгдөг өгч байгаа учраас тэр нь ингээд надад илүү гоё санагдаад. Тэгээд зэмошник одоо өрхөлт тахдаг.
Одоо миний үзэж байгаа нь болохоор одоо яг тэр нэг Sales Chong гэдэг нөхөр байна. Бас нэг Zoya гэдэг нөхөр байна. Яг гоо Sales Chong нь бол ерөнхийдөө хуримч авдаг. Тэгээ хажуугаар нь жоон commercial талтай. Тэр Zoya болохоор ерөнхийдөө дандаа юу авдаг? Хормын зураг авдаг. Гэхдээ ерөнхийдөө нөгөө нэг гэрэл тавилт энэ тэр нь аюу тийм зөрөгтэй жоохон фэшнлэг талтай тий нэг тийм гэрэл сүдрийн ялгарл ихтэй ч юм уу. Би болохоор тийм гэрэл тавихаас заримдаа айгаад иддэг. Одоо ингээд жишээлбэл магадгүй би ингээд заримдаа бүр өөрөө авмаар сан яг над тэгээ авцсан зургууд байдаг л та. Тэгээд яг нөгөө түрүү би чамаас нөгөө нэг захиалагчийн хүсэл шаардлагатай хэр зөрж яаныг асуугаад ирсэн. Тэрнтэй адилхан ингээд хормын зурган дээр ч гэсэн бас тийм асуудал гарах гэдэг. Магадгүй би яг тэрийг ингээд өөрийнхөө хараад яг дундуур нөгөө осуудаа нэг хэлэхгүй байж чад гэрэл мөрлийн жоохон өөрчлөлт энэ төр авцсан өөртөө хадгалсан зургууд байж лээ тэгэл та. Гэтэ тэгээд нөгөө нийт тэр хүмүүсийн ерөөсөө үзэх дуртай зураг нь болохоор нэг тийм бараан тал жоохон багтай тий сүүдэр багтай ерөөдөө нэг сайхан тийм гялцэл гэрэлтэй юм сонирхоод байт юм шиг байгаа. Түрүү чи миний хэлээд та тэр Zoya-гийн зургууд болохоор ер нь нэг тиймэрхүү талтай шүү их гэрэл сүүдэр ихтэй. Тэгэхээр гэрэл зургуудыг бас яг гэрлэлээр зурхалах хэрэгтэй. Тухайн хүний амтанд нь таарсан хэлбэрийн зөв гаргасан. Тэгтээ тэр нэг гоо зүйтэй. Гоо зүйтэй харагдахтаа ямар нэгэн мэдрэмжийг тэр үзэж байгаа хүнд ингэж төрүүлэх хэрэгтэй л юм шиг. Одоо ингээд фэшн гэрэл зураг дээр за ялангуяа студийн гэрэл тавилттай тохиолдолд одоо ингээд гадны зурагчдыг харж байгаад нэг тийм хив маяг байна л да. Зарим нь бол ихэнхдээ BD ашигладаг тий. Зарим нь бол дандаа зонтогтой авдаг, зарим нь soft box хэрэглэдэг ч юм уу тий. Тэгээд бас зарим нь одоо бүр анзаарч хахад бол баг одоо ингээд нэлээд баг хүнийхээ өндөртэй тэнцвэс хэмжээний бокс энэ төр тавьсан байдаг шүү. Octobite энэ төр хэрэгжилсэн тий. Тэгэхээр чиний хувьд юу нэг алийг болцсон хэрэгэлдэг. Надад л яг тийм баригдсан юм байна аахгүй. Ерөнхийдөө л нэг түрүү хэлжсэн тийм модель дээр 2-3 төрлөөр гэрэл тавьж үздэг. Тэрэн дээр BT дэш ашиглана, Octobite ашиглана тийм. Тэгээ стриптийн юм зүгээр нь хажуудлын шааны гэрлийг хүртэл тэрхүүлж хаад ашиглах хэмжээнд ингээд 3-4 янзаар үзээд тэгэл хамгийн боломжтой нүүрнээс өгч байгаа фил нь юу вэ? Edge light нь юу вэ? Highlight нь аль нь ингээд давхруулж тавиал. Тэгэл зураг авах. Ер нь тийм бас давхар хаалтууд бас нэлээд ашиглаад ах шиг байна тий. Тэр нөө эсвэл би чинь нэг хэсэг ингээд амар контрастаа гэрэл тавьдаг байж байгаа. Сүүл рүү жоохон софт болоод нэг diffuse center ашиглаж авдаг болоод одоо болохоор diffuse-тэй нэг харлуулагч ингэж хослож ашигладаг болж байна. Тэгэхээр нь ховсаал яваад байна ингээл. Хооштой юу ч хэлэх юм. Тэр нь одоо нэг техникийн боломжоосоо болоод өөрчлөгдөд байна уу? Эсвэл зүгээр ур чадварын хувьд ч юм уу сэтгэлгээний хувьд ингээ өөр болоод байна уу? Аль аль нь л ах та. Тэгэл нэг одоо авсан зураг өмнөх гэрээ зурагтай харьцуулаад үзсэн үзэхлээр ингээд мэдээж агсан өөр юм харагддаг. Тэнгүүд тэр сэтгэлгээ нэгт өөрчлөгдөж байгаа болол тэр хүн өөрчлөхийг хүсэж штэ тэр тавьж ясан гэрлээ. Тэнгүүд л аль аль нь л холбоотой. Түрүүн хоёулаа нэг хэрэглэгчийн боловсролгүй ярьжсэн штэ. Тэгэхээр одоо ингээ би анзаарч байхад манайхны сүүлийн үед авж байгаа фэшн зургууд тийм улам л нэг тийм хип маягаа эвдээд нэг тийм улам тийм рак баслаг болоод ч юм ингээ нэг тийм анзаарагдаад байгаа байхгүй. Зүгээр ингээ анхан үед авж байгаа зураг болохоор ерөнхийдөө нэг жоохон тийм стандарт маягийн тий. Одоо нэг хэвийн ч гэх юм уу тий. Тэгэхээр одоо ингээд магадгүй бүр ингээ хип маягийг ингээд эвдсэн зураг авахаар магадгүй захиалагчийн зүгээс ч юм уу эсвэл зүгээр танаа өөрийн хувийн креатив ажил байгаад Instagram дээр ч юм уу Facebook дээр тавьсан байхад хүмүүсийн хандлага одоо манайхан ч бас заримдаа нэг пүүпа гээл тий. Одоо жишээ нь санаж байна нэг хэдэн жилийн өмнө нэг арга дээр нэг гიშгцэн нэг моделийн зураг байлоо. Тий. Тэр шиг болохоор нэг гаднаас нэг зурагч ирээд Монголд нэг воркшоп хийх гээд. Тий. Тэрийг бол яг зөв жишээ болгоод ярьчлаа л да. Тэр яг мэдээж нөгөө нэг хүмүүсийн шууд нөгөө монголчуудын өөрсдийнх нэг өв уламжлалынх нь ерөөсөө тийм хийж байгаагүй зүйлийг ингээ хийгээд авч байгаа болохоор айгүй тийм юу байсан байх л та. Эвгүй санагдчихсан байх л та. Тэгэхээр зүгээр заавал бүр нэг тийм одоо соёлын жоохон өөрчилсөн, гутаанд оромжилсан ч юм уу тийм биш ч гэсэн нэг ерөнхийн нэг тийм хип маягийн нэг жоохон тийм задгайдуу зургууд энэ төр байж шүү дээ. Одоо нүн тий сэтгүү одоо ер нь бол цаг ирэх тусам л хүмүүсийн сэтгүү өөрчлөгдөж байна тий. Илүү нэг глобал гэдэг зүйл рүү ойртож байна тий. Хүмүүс дэлхийн өөр нийт хүмүүсийн бодж байгаа бодлого хандлага руу ойртож байна. Монголчуудын сэтгэл бас яг тэрнлөө ер нь
асар их хэмжээнд одоо ерөөхдөө дийлэх хувь тийшээ явж байгаа гэж би ойлгодог. Би зүгээр тэр харгийг одоо ботход одоо зүр үзсэн зарим хүмүүс л энэ бол зүгээр эд юмс шүү дээ тий. Энэ дээр хүн гişгэн үү яа нь бол окей гэж ер нь ярих баг. Сүүл маа нэг студ нэг юм 13 дахь зуун дээр хийсэн нэг бүтээлч ажил байдаг нөө Ока Ондермага медальтай хийсэн. Торгон хувцснуудыг аваад. Тэр болохоор нөгөө нэг юм хувцс нь өөрөө яг манай яг үндэсний хувцсыг эвдсэн тий юм илүү загварлаг болгосон сонь шийдлүүдийг бий болгосон тийм хувцснууд шүү дээ. Тэрүүд өдөр тутмын өмсөхгүй хинжтэй. Зүгээр л юм гоёлын өрмөц зарах тийм зургийг одоо яг тийм өөрийнх нь манай соёлынтай холбоотой тиймэрхүү уур амьсгалтай тийм зураг авалт хийгээд тавингууд монголчууд өөрсдөө ч тэрэндээ дуртай байна. Гадны яг иймэрхүү төрлийг оролдог иймэрхүү салбарт байгаа суртал амар сонирхолтой. Үздэг юм байна. Тэгээ дээрэс нэмээд хэлэх зүгээр би нэг тэр авсан зургууд дээр зүгээр нэг юм базар элинели гэж зүгээр нэг хэдэн зүйлийн зүгээр нэг юм бичгнүүдийг тавьж үзсэн. Тэгсэн чинь зүгээр яг гадны тэр сэтгүүлээ тийм coverтэй ерөөсөө ялгагдах юм алга. Тэгэхээр яг юу хэлэх гэдэг нь Монголын гэрэл зөрөгчдийн чанар чансаа нь ер нь бол нэлээд өссөн. Тэгээ харин дотооддоо зөв үнэлэмжээл амар өсгөх юм. Тэгэхээр одоо нэг үзэгчдийн одоо тийм одоо юу гэх сэтгэхүй задрахад тий одоо тэр Mongolian Next Top Model гэдэг одоо төсөл хэрэгжсэн шүү дээ. Тэр бол нэлээд төв нэмэр оруулсан баг тий. Тийм шүү дээ. Тэр манай одоо яг манай салбарын одоо яг мэрэгжлийн ганц том шоу болсон шүү дээ. Гэрэл зурагч нь өөрөө яг юу хийж чадах юм. Моделүүд нь артистууд нь тэнд ажилладаг баг өөрөө хэр том бүтцтэй тийм данхар байдаг юм. Тэрийг одоо хин ямар хүмүүс ингэж нуулж ажилтдаг юм. Амар сан хүмүүстэй ойлгомжтой тийм том нэвтрүүлэг болсон гэж ойлгодог шүү дээ. Тэрний 2 дугаар дээр нь ерөөхдөө яг голлох бүх зургуудыг авч явсан. Тэр чинь бол бүр нэг тийм зураг авалтын деталь металл хүртэл бас гардаг шүү дээ. Нэлээд дэлгэрэнгүй гарч ирсэн. Тэр төсөл одоо дахиж гарахгүй гэж бодохоор үнэхээр харамсалтай байдаг. Яг бол манай салбарт ингэ байжсэн бол гэрэл зурагчдын үнэлэмж, makeup artist, дизайнерууд, моделүүдийн яг салбарын үнэлэмж нь ингээл баагаар өсөөл явах байсан баг. Ерөн зүгээр одоо ингээд ялангуяа сүүлийн үед нөгөө гар утсаар залуучууд айгүй их зураг авдаг болсон. Тэгээ нөгөө Instagram-таас айгүй их ач холбогдол болсон. За тэгэхээр ингээ анзаарч байхад ерөн зүгээр чамд одоо ингээ шинээр гэрэл зураг сонирхож байгаа залуучуудад за ялангуяа бас яг чиний авч байгаа төрлөөр фэшн гэрэл зураг сонирхож байгаа залуучуудад ер нь хэлэх үг юу вэ? Одоо зөвлөгөө гэх юм уу юу гэх юм? Тий. Тэг би бол дандаа л гэж хэлдэг зүгээр тууштай байх нь амар чухал тий. Тууштай байх нь тэгээд бас оролдлоготой байх нь амар чухал тий. Юм юмыг дандаа оролдож зүгээр заавал тэр хүн зүгээр фэшн сонирхно гэдээ яваадах нь тийм чухал биш зүгээр фэшн биш биш болж тэр хүн тий. Эсвэл тэр хүн ландскейп авдаг байжгаад яг оролдоод ингээл өөрөө нээгээл үзээл янз янзын оролдоод исэн чинь тэр хүн зүгээр ньюд артыг ингээд амар дэлхийн хэмжээнд гарах хэмжээнд зурагчин жиж болох байх тий. Тэнгүүт яг нийгэмд баригдлаггүйгээр л тал талын ямиг амар сан оролдож үзээд тэгэл баг орон туршлага заалах хэрэгтэй. Тэгээ нөгөө доторх нөгөө мэдрэмж гоо зүгээ ямагт ингээд хөгжүүл зураг сайн үзэхтэй. Одоо чинь өөр таалагдж байгаа зургуудыг амар сайн үзтгүүл олох ингээд таалаад энэ ямар гоё зураг вэ гэдэг зургийг яг гоё зүйлээ нь олж хараа тий. Яг хүмүүс яагаад гоё гэдэг юм. Эсвэл чам тэр таалагдж байгаа бол чи тэрийг яагаад яг юунд таалагдж байгаа чи тэрийг хараад байгаа гэдэг зүйлийг амар сайн ингэж зөв офшит нь биш зөв ингээд детальчилж амарсан хараа тэндээс яг мэдрэмжийг авах л аягүй чухал. Тэгсэн байхад бол дараа нь өөрөө яг тэр талбар дээр тийм хэмжээний зураг авахд би нэг тийм мэдрэмж авч ирсэн. Одоо надад энэ мэдрэмжэн дээр яг ингээ хөгжүүлчихвэл энэ илүү гоё зураг болно гэдэг юм нь үлдсэн байдаг болохоор тэгээд. За тэгэхээр өнөөдрийн агшин блогт маань зочноор гэрэл зурагчин Болдоо маань өргөдөж оролцлоо. Тэгээд бид нэр өнөөдөр ерөнхийдөө Монголын фэшн гэрэл зургийн одоо хөгжил гэх юм уу өнөөгийн байдал. За тэгээд цаашдаа ерөнхийдөө фэшн гэрэл зураг сонирхож байгаа залуучууд ер нь юуг анхаарах хэвтэй. Ер нь тэгээ гол нь яг техник хэрэгсэлтэй илүү ач холбогдол өгөх үү, эсвэл сэтгэлгээндээ илүү ач холбогдол өгөх үү зэрэг талаар ярилцлаа. Тэгээд
та бүхэн болдоогоос магадгүй илүү лавлаж асуух зүйл байвал өөрийнх нь фэйсбүүкээр эсвэл инстаграмаар дамжуулаад асуугаарай. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ ямарчсан урьж оролцуулж чад. Ер нь бол яг манай салбартын иймэрхүү төрлийн бусад мэдээлэл олгосон иймэрхүү ярилцлагатай одоо юм байдгүй те. Тэгвэл таныг яг иймэрхүү санаасл хийж чадвал амар баяртай байгаа. Тэгээд хойштоо ер нь яг салбарыг төвчээлж байгаа. Тэгээ яг мундаг олон юм одоо олон төлөөлж хэрэгцсэн тэм гэрэл зөрчид ороод те яг өөрөөсөө хийдэг төрлөөрөө олон тийм юм сурахыг мэдж байгаа сурахыг хүсэж байгаа залуучуудад олон гоё юмнууд ярьж өгөөд мэдлэг нь улам өргөн зузаан болгоосаа гэж бодож байна. Тэгээ дараа нэвтрүүлэг танаа багт хамт олонд амжилт хүсье. Тэгэхээр үзэж байгаа хүмүүс маа ч гэсэн ерэн зүгээр дараагийн дугаарт магадгүй таны яг өөрийнх нь сонирхсан чиглэлээр авдаг ямар зурагч урьж оролцох хүсэлтэй байгаа комментс төчж үлдээгээрэй. За баярлалаа.